За нэгдүгээр бодлого бодъё. Нэгдүгээр бодлого маань ABC гурвалжны талууд нь 21, 28, 20 см гэж өгөгдсөн юм байна. За тэгээд А оройгоос AD бистрис татсан. За энэ хоёр үндсийг бол тэнцүү байхаар бистрис татсан. С оройгоос CE бистрис татсан юм байна. За энэ хоёр үндсийг хоорондоо тэнцүү байхаар бистрис татжээ. За тэгвэл энэ хоёр талбай харьцааг олох шаардлагатай байна. За эндээс нэгэнт А оройгоос татсан AD бистрис байгаа учраас энэ бистрисийн чанар бичиж. Бистрисийн чанарыг бичвэл за юм болж байна. Бистрисийн эсрэг талыг хуваасан хэсгүүдийн харьцаа бол за CD DB хуваагдсан хэсгүүдийн харьцаа бол яг харгалзах бистрисийн хоёр талын энэ харьцаатай пропорционал байна. За CD DB-гийн харьцаа бол AC AB-гийн харьцаатай тэнцүү. AC-г хуваах нь AB. За энэ харьцаатай тэнцүү байгаа. За тэгвэл эндээс AC-гийн оронд 28. За AB-гийн оронд нь 21. За энэ нэрийг орлуулж хураах юм бол 7 хураагаад 4 3. За өөрөөр хэлэх юм бол CD DB-гийн харьцаа бол 4 3 гэдэг чинь CD DB 4 3 гэдэг. За энэ эсвэл 4К, энэ эсвэл 3К хүртэлтэй байна. За мөн C бистрис учраас дахиад энэ C бистрисийн хувь бистрисийн чанар бичье. B-ийг E-ад хуваавал B-ийг хуваах нь E-а гэдэг бол B-ийг E-ад хуваах гэдэг бол BC-г C-ад хуваана. BC-г C-ад хуваана. За BC 20. CA буюу AC чи 28. За энэ хоёрыг дөрөвт рүү очих юм бол 7-ны 5. Өөрөөр хэлэх юм бол BC BEA гэдэг энэ хоёрын харьцаа чинь 5 4 гэдэг чинь 5m энэ 7m харьцаатай байна гэсэн үг. За ямар ч энэ хоёрыг биччихье. За тэрний дараа одоо энэ талбай харьцаа руу орж ирэх юм бол за ингээд AED гэдэг чинь AED. За энд нэг юм D-ийг холбочих. D-ийг холбосны дараа за энд нэг AED гурвалжлын талбай энэ талбай. Энэ талбайг том гурвалжлын талбайгаар илэрхийлэх юм бол манай энэ харьцаа олдно гэсэн үг. За тэгвэл энд нэг юм зүйл байгаа. Эхлээд том гурвалжнаас энэ 4 3 гээд 7 тэнцүү хэсэг байгаад 3-таа харгалзахгүй энэ талын хэсгийн талбайг нь олж болно. Яг гэвэл энэ хоёр гурвалжин маань BDA гурвалжин, CDA энэ хоёр гурвалжин маань ерөнхий өндөртэй байгаа. Ерөнхий өндөртэй гурвалжны талбай харьцаа бол яг үгээр талуудын харьцаатай тэнцүү байдаг. За тэгэхээр шууд энийг би бичиж авчи. AED гурвалжны талбайг яаж олох вэ гэхээр эхлээд том гурвалжнаас 7 хуваасны 3-т нь харгалзах энэ хэсгийг олж авна. За тэгэхээр 7 хуваасны 3 юунаас тасалсан байх вэ гэхээр SABC-гээс тасалсан байгаа. За тэгэхээр одоо энэ хэсэг маань ABD гурвалжны талбай гарцсан гэсэн үг шүү дээ. За тэрнээс дахиад одоо энэ D оройгоос ийш нь татаад E рүү татахад 5 7 харьцаатай хувааж байгаа. Тэрний 7-д харгалзах талбайгаа олно гэдэг чинь манай энэ гарч ирж шүү дээ. Тэгэхээр нийт 12 хуваасны эн чинь 5 хэсэг энэ 7 хэсэг 5 тэнцүү 7 тэнцүү гэсэн үг шүү дээ. Нийт 12 тэнцүү хуваасны 7 тэнцүүд нь харгалзах. 12-ны 7-д харгалзах талбай бол одоо энэ хэсэг бол AED гурвалжлын талбай гарна. За хэлбэрчлэх юм бол энэ 7-нууд хураагдах нь байна. Ингээ хураах юм бол энэ 4 болох нь байна. 4. За одоо бид нар энийг энэ тоосон харьцааг болох нь ийшээ хуваагаад энэ дөрвөө ийшээ үржих юм бол SABC гурвалжлын талбайг SAED гурвалжлын талбайд хуваасан харьцаа бол 4-т тэнцүү болох нэ. За энэ бол бидний олох ёстой хариу байна. За тэгээд энд бол бистрисийн чанар ашиглан хэлбэр бодолтыг гүйцэтгэлээ.